Ерөнхий сайдын мэдээлэлтэй танилцлаа. Бид байгальтайгаа зохицон амьдардаг нүүдэлчин соёл ахуйтай агуу уламжлалт үндэстэн билээ. Нийгэм эдийн засгийн томоохон салбарууд маань мал аж ахуй, газар тариалангаас хамаардаг нь манай улс ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг эмзэг хүлээж авах эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүнийг ч олон улсын байгууллагуудаас дүгнж хэлж байна. Хүний үйл ажиллагаанаас үүдсэн байгаль орчны нөлөөлөл олон сөрөг үр дүн гарч байгаа нь бидний нүдэнд илэрхнээ байна. Монгол улс Нэгдсэн үндэсний байгууллагын ур амьсгалын өөрчлөлийн тухай конвенц 1992 онд нэгдэн орсон, Парисын хэлэлцээрд 2016 онд нэгдэн орсон эхний улсуудын нэг бөгөөд тодорхой амлалт өгч олон улсын тавцанд үүрэг хүлээсэн. Ур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа цөлжилт, газрын доройтол эрчимтэй явагдаж буй улсын тоонд бид ороод байна. Нийт газар нутгийн 76.9% нь цөлжилтөнд өртсөн байгаа нь аюулын дохио гэж үзэж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 14 жилийн хугацаанд 4.9% нэмэгдсэн байгаа нь дэлхийн дулаар л малын тоо толгойн өсөлт, хүний зөв бус үйл ажиллагаатай холбоотой. За манай улс олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр олон судалгаа, төсөл хөтөлбөр авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Монгол улсын газар нутгийн тодорхой хувийг тусгай хамгаалтанд авч тодорхой хэлбэл 30% хүртэл хэмжээг тусгай хамгаалтанд авч цаашдын хөрсний доройтол цөлжилтөөс хамгаалахаар зорж байгаа нь зайлшгүй хийгдэх сайшаалтай арга хэмжээ. Гисэн эдий боловч олон улсын байгууллагуудад найдаж суулгүйгээр төсвийн төлөвлөлтийг илүү оновчтой хийх шаардлагатай гэдг нь харагдаж байна. За Монгол улсын хувьд ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг илүү боловсронгуй болгож асуудалд илүү шинжлэх ухаанчаар хандах шаардлагатай гэдг нь саяны мэдээлэлээс харагдлаа. Бид тунхаг бичиг цаасан дээрх олон эрхцэн баримт гэхээсээ илүү иргэддээ ур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлыг зөв таниулж, хувь нэмэр оруулахыг уриалан манлайлж ажиллах шаардлага байгааг саяны тоо баримтууд харуулж байна. Дэлхийн ур амьсгалын өөрчлөлтийн сөрөг байдлыг бууруулах, дасан зохицох, угтаж хөгжөхөд хүн болгоны хүчин чармаалт хэрэгтэй. Түүнчлэн бид үнэт өв соёл болох нүүдэлчин соёлыг хамгаалан түүний зэрэгцээгээр бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүйгээр бүсчлэн бүс нутаг бүрээр тоо толгоон хин хэмжээг зохистой тогтоож, тооноос илүү чанарт анхаарал хандуулсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Малчид олон малаас ашиг шим хүртэн мянгат малчин гэж шагнахаасаа илүү нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацтай уялдуулах, амжиргааг дэмжих бодлогыг бүсчлэн хөгжүүлэх шаардлагатай байна. Тодорхой жишээнүүд дурдах юм бол өнгөрсөн жилд гихтэл Хөвсгөл аймагт ган гачиг тохиолдож, энэ өвлийн байдлаар цас, хур тундас бага унсан байгаа нь хангаан бүсд бол ховор тохиолддог. Гэтэл говийн бүс нутгуудаар үер усны аюул нүүрсэл нь Монгол орны цаг агаар эс дэс ур амьсгал аль хэзээний аюулын түвшинд хүрснийг харуулж байна. Хөвсгөл нуурын цөнгийн төрөлт жил бүр 6 сарын 22-ны орчим байдаг бол нар боцох өдөр болдог байсан бол өнгөрсөн жил 5 дугаар сарын 29-нд цөн төрсөн нь мөн түнчлэн тус бүс нутгийн мөх цастай уулын цас мөс эрчимтэй хайлж байгаа нь усны нөөц урт хугацаанд хойд бүс нутгуударч дутагдж болзошгүйг харуулж байна. Иймд нийт газар нутгийн 80 орчим хувийн цөлжилтөнд тулгамдаад байгаа энэ цаг үед төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангаж ажиллах, тухайлбал тэр бум мод үндэсний хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх, үүний тулд хойд бүс нутагт төдийгүй бусад газар нутагт мод ихээр тарих, цагуурын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, мод тарих дээрээ нэмээд ургуулах арга хэмжээг уялдуулах. Хоёрдугаарт аймаг сум бүрт хиймэл нуур, цөөрөм олноор байгуулах санал санаачлагыг энэ ажилдаа уялдуулах. Гуравдугаарт тогтвортой ноолуурын хөтөлбөр зэрэг малчдын амжиргааг дэмжсэн ажлуудыг уялдаа холбоог хангаж ажиллах шаардлагатайг харуулж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.